Халамжаас хөдөлмөрт. Хөдөлмөр халамжуулалтын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа хөдөлмөр халамжийн чиглэл дэх 1500 гаруй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үзэгч танд сурвалжлан хүргэж байгаа байлаа. Бид өнөөдөр Өвөр Хангай аймгийн Арвахэр хотын төв хаалганы гадаа хүрэлцэн ирээд байна. 62.8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай Өвөр Хангай аймаг. Тус аймагт 33.1 мянган өрхийн 118 мянган иргэн бүртгэлтэй байгаа нь сүүлийн 9 жилийн хугацаанд 15.2 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм. Өвөр Хангай аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба тэгээс 14 насны хүүхэд 31.3%, 15-аас 64 насны хүн ам 64.2%, 65 түүнээс дээш насны хүн ам 4.5%-ийг эзлэж байна. Хөдөлмөрийн насны буюу 15 түүнээс дээш насны нийт хүн амын 64.5% нь ажиллах хүчинд багтаж байна. Өвөр Хангай аймгийн хэмжээнд нийт 3972 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт суурин хүн амын 3.4%-ийг эзлэж байна. Түүнчлэн түүхэн дурсгал газрын хамгийн том цогцлбор болох Эрдэнэзүү хийд археологийн экспедицүүдийн малтаж гаргасан Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар Хором хотын туур зэрэгээрээ Өвөр Хангай аймаг алдартай билээ. Өвөр Хангай аймаг Булган, Баян хонгор, Төв, Архангай, Өмнө говь, Дунд говь аймагуудтай хэлэлдэг. Ингээд үзэгч та бүхэнд Монгол орны өнцөг булан бүрт хөдөлмөрийн халамжийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа 1500 гаруй төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сурвалжлан бид хүргэж байна. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг бид нар сурвалжиж олон нийтэд хүргэх зорилготой ажиллаж байна. 16 дахь аймаг бол Өвөр Хангай аймаг байлаа. Өвөр Хангай аймгийн хувьд бол өөрийн онцлогтой Монгол орны хамгийн том аймагуудын нэг, хүн амын тоо ихтэй. 118 мянган хүн амд та хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хүргэж байна вэ? За манай хөдөлмөр халамж үйлчилгээний газар нийтдээ 62 ажилтнтай. За үйлчилгээнийхээ ажилчдыг эс оролцуулах юм бол яг одоо иргэнд үйлчилж байгаа төрийн одоо хууль тогтоомжийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа нийтдээ 54 албан хаагч. Захиргааны хяналтын хэлтэс, халамжийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс гэсэн 3 үндсэн хэлтэстэйгээр хуулинд заагдсан чиг үүргийг нэр төртэй биелүүлэн ажиллаж буй Өвөр Хангай аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг иргэдэд хүргэн үйлчилж байна. Нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтэн байна гэдэг бол харилцаа, ёс зүйн өндөр шалгуур тавигддаг онцлогтой алба билээ. Би бол ажилтнуудаа ер нь нэг л шаардлага тавьдаг. Тэр бол одоо та ямар дипломны эзэн байна, эсвэл ямар одоо төвшний суралцагч, эсвэл одоо ямар агсан төвшний мэдлэгтэй байна вэ гэдгээсээ гадна танд одоо ямар ч зовсон, зүдэрсэн, эсвэл одоо яг хаана хандах, яхаа мэдэхгүй яваа, амьдралдаа ямар алхам хийхээ мэдэхгүй яваа хүмүүст ээж шиг нь, эгч шиг нь, магадгүй найз шиг нь, эсвэл дүү шиг нь нэг тийм халуун сэтгэл гаргаад өгөөч. Өнөөдөр магадгүй ингээд манай төрийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад одоо маш өндөр хэмжээний шалгуурууд тавигддаг. Одоо сүүлийн үед төрийн албанд орж байгаа залуучуудыг бол маш олон өндөр шалгуураар сонгож авдаг болсон. Тэрэн дотор бол та ур чадвартай байх хэвээр, мэдлэгтэй байх хэвээр, ийм дипломын боловсралтай байх хэвээр ч гэдэг юм уу. Энэ бүх шаардлагууд нь тавигдчихдаг. Гэтэл өнөөдөр манай төрд үйлчилгээ үзүүлж байгаа гэж яриад байгаа бид нар. Энэ ялангуяа манай нийгмийн хамгааллын салбар бол хүнд үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ хэнд вэ гэхээр дандаа зорилт бүлгийн иргэдэд ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй, ямар нэгэн одоо тусламж хэрэгтэй, ямар нэгэн байдлаар одоо шантарсан, ямар нэгэн байдлаар аргагүйдсэн, ямар нэгэн байдлаар ядарсан хүнд одоо үйлчилгээ үзүүлдэг салбар байхгүй юу. Тэгэхээр яг энэ салбар дээр ажиллаж байгаа хүний хувьд төрийн албаны тэр олон одоо шалгалт, тэр олон одоо босгыг даваад ороод ирж болж байна. Тэгэхдээ тэр дипломны ард, тэр мэдлэгийн ард, тэр чадамжийн ард
би ямар хүмүүст үйлчлэгээ үзүүлж суугаа үлээ гэдэг мэдрэмж сэтгэл байхгүй болвол бидний ажил бас явахгүй байх талтай. Ер нь ингээд та нар жоох удаахан ингээд манай хаалган дээр ингээд байгаад манай одоо энэ хамт олон дунд нэг 2 3 хонох юм болвол манай энэ коридороор ямар хүмүүс орж ирж явдгийг, ямар дэмжлэг хүсэж ирдгийг ойлгоно л доо. Тэгэхээр дандаа тийм одоо зорилттой бүлгийн хүмүүс гэж бид нэр ярьдаг. Тийм хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж үйлчлэгээ үзүүлж байгаа учраас хүлээцтэй байх, тэдэнтэй одоо хүн ёсоор харьцах. За ахмад настай хүмүүс орж ирээд ингээд бачимддаг л та ямар нэгэн байдлаар болохгүй байна гэд тэднэрт маш олон асуудал байгааг бид нар ойлгодог байх хэвээр. Тэр хүнд ганцаардал байж болно. Тэр хүнд одоо насны хямрал байж болно. Тэр хүн үнэхээр харах турших үр хөвгтгүй хүн байж болно тий. Тэгэхээр тэр болгоныг одоо мэдэрч би хинд үйлчлэгээ үзүүлж байгаа үлээ гэдгээ ойлгож тэрийг өөрийнхөө хувьд одоо төрийн албан хаагчийн хувьд сэтгэл зүгэн бэлдэж тэр хүмүүсийн ямар ч асуудал дээр нэг хүн ёсоор харьцаад хүн ёсоор зөвлөгөө өгөөд дээрэс нь тэр одоо төрийн ажил хийхэд тавигдж байгаа шаардлагуудаа бас хангаад ингээд л үйлчлэгээ үзүүлэх ёстой шүү л гэсэн ийм шаардлага тавьдаг. Халамж хавтгаарлаа гэж шүүмжлэх хүмүүс олон. Гэвч түүний ард үнэхээр хэрэгцээ шаардлагатай харж хандах зайлшгүй нөхцөл байдалд орсон хуулинд заагдсан зорилттой бүлгийн хүмүүс гэж бий. Бид тэдэнд өөрийгөө авч явах хариуцлага нэхэж хатуу хандах ёсгүй. Бусдын оролцоогүйгээр өөрийн хэвийн амьдрах боломжоо олон шалтгаанаар алдсан хүнд хэцүүг туулж яваа иргэдтэй төр зөөлөн бодлого хүргэж дутууг нь чадах чинээндээ тэнцвүүлэх гэж хичээж байна. Энэ бол хүнлэг төрийн бодлого бүх ард түмний оролцоо билээ. Өнөөдөр бид нар төрийн халамжийн бодлого гэж ингээл нэг халамж гэдэг үгний хоёр талд гараад л маргаад байгаа юм л да. Гэтэл тэр төр халамжлах ёстой одоо тэр бүлгүүдээ маш зөв тодорхойлоод халамжлах ёстой хүмүүсээ халамжлах л ёстой байхгүй юу? Би бол тэгж боддог. За яг хөө ингээд бүх зүйл нь хангалттай бүх асуудлаа шийдтсэн үр хүүхдүүд нь хүрээлэн сайхан тойроод амьдарч байгаа нийгмийн нэг хэсэг байна гэхэд нөгөө талд нь хинч байхгүй хүүтэн гэртээ ядраад зовоод өвдөөд эмнэлэгтэй ч хүрч чадахгүй сууж байгаа ахмад наснууд байгаа учраас бид нар ахмад наснууд руу хандсан дэмжлэгээ үзүүлж байгаа. Манайх ч нөгөө эрсдэл суур амьсгалтай оронд амьдарч штэ. Настай хүн битгий хэл залуу хүмүүс ч ивэ олж өвлчөхөд бэрх өвлүүдтэй бид нар зөндөл тулгарч ирсэн. Тэгэхээр тийм үед ядаж танд нэг түлшний дэмжлэг үзүүлчихье тийм ээ. Тэгээ эн чинь бол зүгээр л одоо ахмадуудын хувьд бол байх ёстой дэмжлэг гэж ингэж үздэг байхгүй юу. Халамжийнх нь л гэж нийгэм тэр чигээр ингээд нэг л нэрээр нэрлэлчээд байгаа болохоос ш тэрний чи ард өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Өнчөө өрөөсөө хүүхдүүд байна. Өрх толгойлсон аавууд байна. За тэгээд өөр одоо тийм хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд маш их байна. Тэгэд энэ хүмүүсийг үнэхээр төр нь халамжлахгүй тэр хүмүүс гараад ажил хийгээд орлого олоод амин зуй гэхээр өөрсөнд нь ямар ч боломж байхгүй. Бие физиологийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр бусад зүйлсийн хувьд ч тэр боломж байхгүй байгаа учраас бид нар нэг иргэнээ тэр гэртээ тэгээд даарад хөлдөөд эсвэл одоо өлсөд байжээ гэх боломжгүй шүү дээ. Аваал явах хэрэгтэй учраас энэ төрийн халамж гэдэг бодлого яваад байгаа. Үнэхээр энэ хүн одоо халамжлуулах гэж үү дээ. Тэ? Энэ хүн ингээд юу ч хийхгүй төрөөс л хоол аваад хөвтөд авах юм уу гэж гайхмаар хүнтэй би ч гэсэн заримдаа тулгардаг. Энэ бол одоо бидний энэ сүүлийн жилүүдэд хийсэн одоо юу гэдгийг процессын дунд алдаа гарцсан байна уу? Гарцсан байна. Харин өнөөдөр манай одоо төр манай яам тэ манай ерөнхий газраас бол энийгээ залруулъя л гэж байгаа. Бид нар бүгдээрээ л ажиллаж байна. Ажиллаж байгаа ажил хийж явахд алдаа гардаг. Тэгэхээр мэдээж одоо энэ миний алдаа, чиний алдаа гэдэг хасаа илүү өнгөрсөн бүх хугацаанд бид нар айгүй олон жил туршсан. Одоо жишээ нь энэ хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг тий. Тэгээд энийг ингээд туршаад явж явах хугацаанд янз янзын асуудал, магадгүй алдаа завхарлууд гарсан байхыг үгүйсэхгүй. Тэгвэл энийг одоо залруулъя гэд манай ерөнхий газар бол бодлогоо энэ рүү чиглүүлээд явж байгаа. Тэгэд энийг ч гэсэн орон нутагт бид нэр ингээд хэрэгжүүлж ажиллахыг хичээж байна. Халамж хүртэгч боловч хөдөлмөрлөх боломжтой арга замаа олоогүй чиг баримжаа эзэмшээгүй хүмүүст халамжаас хөдөлмөрт бодлого ерөнхий зургаараа чиглэж байна. Үүний нэгэн илэрлэл бол хүнсний эрхийн бичигт хамрагдагч иргэдийн дунд журмын өөрчлөлт оруулсны үр дүнд хүнсний эрхийн бичгийн халамжаас хөдөлмөр эрхлэгч болж гарах татгалзах иргэдийн тоо нэмэгдэж байгаа явдал юм. Үр хангаа аймгийн хэмжээнд нэг 2300 гаруй өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна. Бүтэн хөлдөө бүтэн гартай таны нүд чи юм харж юм сонсож байгаа юм бол та хөдөлмөр хийж амьдрья гэдэг зүйлийг одоо хүмүүст ингээд санал болгоод эхэлж байгаа тийм ингээд бүр нийгэм даяараа. Нэрэ боломжтой хүмүүс нь
ажил хийхийг хүсэхгүй зөвхөн төрөөс мөнгө аваад хоол идэл гэртээ дулаахан байгаад байгаа юм уу? Тэгвэл энэ хүмүүсийг яаж тэр ажил хөдөлмөр хийж амьдрах гэдэг юм руу одоо өөрчлөх юм бэ гэдэг асуудал биднэрт тулгарч байгаа байхгүй юу. Тэгээд эхний ээлжинд тэр нөлөөллийн ажлуудыг хийхээс өмнө ингээд сегментлээд манайх чи 19 сумтай. Тэгээд ингээд 19 сумынхаа хэмжээнд ингээд сегментлээд одоо манай яамнаас бол хамгийн эхлээд 200-аас дээш толгой малтай, 2 машинтай тийм одоо амьдралын чадвартай байж иж хүнсний эрхийн бичигт хамрагдж байгаа хүмүүс байгаа бол шууд валил гэдэг ийм зүйлийг хэлсэн. Тэгэд бид нар бас тэр чиглэлээр 19 сумдаа ажиллаад бас нэлээ хэдэн айлыг одоо тэр хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээнээс нь татгалзуулсан байж байна. А дээрэс нь хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөрийн насны тэгээд ажил хийхийг хүсэхгүй зүгээр л толгойнхоо хүнсээр болоод ландаа гэд байж байгаа залуучуудыг одоо гэрээс нь гаргах чиглэлээр тэгвэл цаашаа ямар бодлого барьж ажиллах юм. А тэр хүмүүсийг ямар төвшний ажил орлоготой болгосны дараа тэр хүмүүс хүнсний эрхийн бичгийн үйлчлэгээр хүнсний толооноор амьдрахаасаа ичиж эхлэх юм гэдэг энэ зүйлүүдийг одоо бид нар орон нутагт хийж хэрэгжүүлэх гээл шат шатанда бас ингээл туршиж үзээл янз янзаар ажиллаж л байна. Төмөрбаатар урд нь халамж хүрдэгч байжээ. Ам бүл зургуулаа. 4 хүүхдээ өсгөх түүнд хүндхэн байсан цаг саяхан. Гэвч хүнд байдал, хүнд цаг үегээд хэцүүд шигдэж, гар харалгүй, арга олж зүтгэж, эхэлсэн цагаас түүний аж амьдрал дээшилж, өдгөө ямар тааж бусдын гарыг харж, халамжийг хүлээж хүртэхэргүй нэгэн болжээ. Халамж авдаг гэсэн одоо ингээ хадламжаасаа бас татгалзаад сүүлийн үед энэ 5 толгоор явж ажил хийж хөдөлмөрлж залуучууд их залхуу болж хөдөлмөр хийхгүй халамж харах хар цуудагж энэ Өрөнгө аймгийн төвд одоо энэ халамжаар амьдарж байгаа залуучуудыг уриалж бас нэг өөрсдөө татгалзаж энэ хөдөлмөрлөх хэрэгтэй гэж ер нь энэ залуучуудыг ер нь хөдөлмөрч болгоё гэсний үүднээс бас энэ ярилцлаганд орж байгаа маа. Энэ улсуудыг ингээ хараад байхад ер нь халамж авж байгаа мөртлөө хөдөлмөрлөхгүй байгаа байхгүй. Залуучууд чинь хөдөлмөрлөхөө байцсан юм байна. Удлаа он нэг багын дарга ажиллана, улсууд ажиллаж байгаагийн оронд өөрсдөө хөдөлмөрлөөд явах юм бол энэ халамжаас ингэ татгалцснаа. Залуучууд өөрсдөө дайчлахаа байцсан байна. Дайчлах хэрэгтэй хүмүүс. Ер нь хүн өөрийгөө дайчилж юм төрнө шүү дээ. Залуучуудаа уриалж халамж битээ одоо өөрсдөө биеэ дайчил. Хөдөлмөрл хүн хөдөлмөрлсөн цагт ямар нэг юмд хүрдэг байхгүй. Хөдөлмөрлөхгүй бол хүн хизээч хിവэрэл байна. Бих байдаг амьдрал хിവэрэ үргэлжилсээр л байна. Халамжийг харсаар л байна. Хүний амьдрал гэдэг чинь шалгоонтой шүү дээ. Хүн ерөөсөн жоохон чулуу байсан ч гоё байрыг олоо тавиад ах юм бол хүн амьдрал өөдөө явдаг байхгүй юу? Ямар ч юм гоё хий. Хүнд юмыг үнчий, сайн хий. Тэгсний цагт хүн хөдөлмөрч болно. Оролцоо төсөл олон залуучд итгэл, урам зориг, нуугдсан байсан зориг зүтгэлийн оч галыг асааж байна. Монгол орны өнцөг болон бүртэл оролцоо төслөөс хойш өөртөө итгэлтэй болсон, олонтой нийтдээ харилцсан, ажилласан, өөрчлөгдсөн залуусын жишээ бодитоор дуулцсаар байна. Тэд бүгд хөдөлмөр эрхлэж халамжаас татгалцсан. Тэдний нэгэн жишээ 1996 онд төрсэн даваа сүрэн юм. Оролцоо төсөлд оролцсон тэрээр одоо супермаркетын зохион байгуулагч болжээ. За оролцоо төсөлд би 9 сард суралцсан байгаа. За тэгээ оролцоо төсөлд бага хамт олон багаараа яаж ажиллах уу тэнгүүтээ бас хувь хүний хөгжил талаараас илүү их юм мэдж авсан байгаа. Тэгээ олон сайхан найз нартай болсон. 14 оныхон дадлагыг Өөрөнгө 12-ийн Сүмбэрд мандах супермаркетад хийсэн байгаа. Тэгээ тэндээ одоо би байнгын ажлын байртай болсон. Тэгээ оролцоо төсөлд ороод ерөнхийд нь бол байнгын ажлын байртай тэгээд одоо хувь хүний хөгжил талаас бага хамт олонтойгоо яаж харьцах уу тэр талтай зөндөө их юм мэдэж авсан байгаа. Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл бол тэгээ би гэж хэмбэ гэдэг тэр талаас их мэдэж авсан байгаа. За цагийг зөв баримтлах тэгээ цаг гэж ямар үр дүнтэй вэ гэдгийг их мэдэж авсан. Би их тийм өөрчлөлт орсон байгаа. Тэгээ хувь хүний талаас гэсэндээ их өөрчлөлт орсон байл гэж манайхан надад ярьсан. За тэрс энэ дэлгүүртээ ажиллана. Мандах супермаркетад болохоор би одоо зохион байгуулагч хийдэг байгаа. Энэ дэлгүүртээ ерөнхийд нь тэгээ бага хамт олноо удирдах бага хамт олноороо яаж ажиллах уу гэдэг талаас нь тэрийг төлхөө хөгжүүлж явандаа цалин орлоготой болж бага хамт олонтой байх надад үнэхээр гой санагдаж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэндээ энийг илүү их хөгжүүлнэ гэж бодож байгаа.
Залуусын гарааны бизнесийг дэмжих стартап хөтөлбөрийн Өвөрхангай аймгийн ялагч Мягмар сүрэнгийн баг барилгын ажилд эдийн засгийн хэмнэлттэй шинэ технологиг санал болгожээ. Тэрээр бизнесээ эхлүүлэн санхүүжилт авч чадсан бөгөөд өөртөө төдийгүй өөр 8 хүнд ажлын байрыг бий болгожээ. Манай бүтээгдэхүүний давуу тал бол Оросын холбооны улсаас орж ирж байгаа технологи юм байна. Оросын холбооны улсын технологи л орон нутагтаа бид нутагшуулж шинээр бий болгож байгаа гэсэн үг. Манай блокны давуу тал мөр гадна басаад за дулаалга, даацхурыг нэг дорн шийдсэн тийм зогт бүтээгдэхүүн гэсэн үг. Өмнө одоо бид нэр байшин хаус юм барихад бол заавалчгүй одоо 64 хана маш олон тоос гордог тийм ээ. За гадна талтаа өнгө бодог хийдэг олон дараалттай ажил байдаг гэсэн бол манай бүтээгдэхүүн тэрийг маань зөвхөн өрөөл нэг үйлдэл одоо бүгдийн шийдгээр онцлогтой юм байна. За үзэгч та бүхэн харж байгаа блокийг голд нь энэ дулаалга буюу хөөсийг суулгаж өгөөд за өнгөн хэсэгт нь одоо барилгын гадна талд харагдах гоёлын гадна тал буюу фасадыг хийгээд өгчихсөн байгаа. Ингээд нэг дор ингээд бэлнээр нь аваачаад тавихад л байшин босчих боломжтой. Манай хөлдөр одоохондоо бол 1 тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байгаа учраас 1 тоног төхөөрөмжөөр өдөрт бид нэр 250-300 ширхэг булах гаргах хүчин чадалтай. Хэдэн хүнийг ажлын байраар хангаад? Манай хөлдөр дөнгөж эхлээд бол 8 хүнийг ажлын байраар хангасан. За тэгээд бид нар сая өвөр ангаазарлагдсан залуучдын гарааны бизнес эрхлэх төсөлд оролцоод 10 сая төгрөгийн услын санхүүжилт аваад за энүүгээр бас тоног төхөөрөмжн дээр бид нар өв нэмэр оруулаад одоо нэг тоног төхөөрөмж эдгээр Оросын холбооноор загцсан байгаа. Тэр маань ирэх юм бол бид нар 2 төхөөрөмжөд орох юм бол ажиллах хүч маань ахаад 2 дахин буюу 16 хүнийг бид нар ажлын байраар хангах боломжтой болно гэсэн үг. Буцалтгүй тусламж юу н яг залуу бизнесүүдэд ямар одоо сэтгэл төрүүлж байна? Ямар дэмжлэг болж байна? Тэр бол маш бодиттой дэмжлэг болж байгаа юм. Яхаа өмнө хаа стартап хөтөлмөрөөр 10 сая төгрөг маань буцалтаа иргэн төлөлттэй байсан тийм ээ. Буцалтгүй тусламж гэдэг бол бидэрт маш их бодиттой тийм хөрөнгө оруулалт болж байгаа. За та яг үнэнгээс нь дүгнээд өгөөрэй. За яг одоо энэ зохицуулах тохируулахын тулд маш олон төрлийн хөтөлбөр сургалтуудыг зохион байгуулж байгаа. Энэ хөтөлбөр сургалтуудын чанар агуулга ямар төвшөнд байна? Ер нь харьцангуй байдаг. Ер нь харилцан адилгүй байдаг. Бид нар жилээс жилд ингээд туршлагажаад одоо юу гэдэг бид нар дандаа төрийн бас байгууллагатай гэрээлж одоо сургалт арга хэмжээгээ хийлэгдэг. Тэгээд одоо өмнөх жил энэ байгууллагатай хийдлээ. За ингээд манай дээр ирүүлсэн материал юм нь бол шаардлага хангаад тэндээс одоо бид нэр ажил өгөөд за энэ хүмүүст энэ бүлгийн хүмүүст одоо сургалт хийгээд өгөөч гэдэг ингээд хийлгэн гэрээ хийгээд тэгэнгүүт бид нарт туршлага үлдэж штэ тий. За энэ байгууллага ингэж юм байна. Эднийх хүнд одоо үнэхээр ойлгох гэж байгаа юм ойлгуулж чадж гин эсвэл чадахгүй байна гэдэг энэ туршлага дээр үндэслээл бид нар жилээс жилд одоо илүү чанартай гүйцэтгэл рүү л одоо зүтгэж байгаа. Ер нь маш их олон төрлийн бас байгууллагууд тусгай эрх авдаг болсон байна. Маш олон төрлийн бас байгууллагууд одоо энэ нэг юм сургалт зөвлөх үйлчилгээ гэдэг салбарт ажилладаг болсон байна. Тэр болгонтой ингээд бүгдийг нь бид нэр үнэлж мэдэх боломжгүй учраас заримдаа чанаргүй гүйцэтгэлүүд хийгддэг. Тэрний ард юу хохирдгоо гэхээр энэ төрийн мөнгө төрийн одоо зарцуулж байгаа зүйл л хохироод үлддэг. Эргээд тэр төр мөнгөө зарцуулаад байхад тэр ард нь одоо нөгөө чанартай гүйцэтгэл нь хүндээ үлдээд тэр хүн тэрний чанар үр дүнгээр ажилд орох ч юм уу нэг юмд хүрж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэр юм нь одоо ингээд бас чанар муутай болоод байдаг тал байдгүй гэвэл байдаг. Гэхдээ би бүх ажлаа тийм гэж хэлэхгүй. Тухайн одоо гэрээлж ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудын чанар одоо үр дүн тэдний гүйцэтгэлтэй хамааралтайгаар асуудлууд гардггүй гэвэл гардаг. Гэхдээ бид нэр аль болох сайжруулж одоо аль болох чанартай гүйцэтгэлтэйг сонгож авах юмсан гэдэг рүүгээ одоо хүссэн хүсээгүй бид нэр одоо чиглэхээс өөр замгүй болж байна. Бэлдээлээдэг, сургаалээдэг, зөвлөөлээдэг нөгөө хүмүүс маань борлогдохгүй чигээрээ манай хөтөлбөрийн зах зээл дээр ажилгүй хүмүүс гээл байгаа л ах юм бол тэр чинь нөгөө бидний хийж байгаа ажил үр дүнгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг эргэлтэнд оруулахын тулд бид нар чанартай зөвлүүдээр гүйцэтгэл хийж ээж тэр хүмүүсийг үнэхээр өөрчилж ээж л цаашаа явах хэрэгтэй болж байна. Өөрчлөлт хэр ойрхон байдгийг хүмүүст. Бид нар нэг алт хийсэн сэгсэр нь ус хийсэн сэгсэр нь гэл энэ ч одоо чихгүй толгойдоо гэдэл ханддаг штэ. Гэтэл зөв чиглүүлээд өгөхөөр өөрчлөгдөх үр дүн гарах хэр бодтой вэ? Хүнийг өөрчлөнө гэдэг айгүй амаргүй гэж ярьдаг штэ тий. Гэхдээ бид нар хүнтэй л ажиллаж байна л да. Тэгтээ бол би нэг юмд их найддгийн. Юу вэ гэхээр хүн ингээд одоо амьд явах хэвээр юу ёстой. Нөгөө нэг амьдрахын тулд иддэм үү, идэхийн тулд амьдрдим үү гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл тэр хүн амьдрах ёстой юм бол идэх ёстой юм бол гэр бүл зохиох ёстой юм бол тэр хүн тэр зүйлсүүддээ ингээд өөрөө ирэхгүй ингээд шахагдаад ирэх байхгүй юу? Ямар ч хөдөлгөөн хийхгүй, ямар ч одоо юу гэдээ нөгөө өөрөөсөө ямар нэгэн тийм хүсэл тэмүүлэл гаргахгүй байгалах юм бол тэр хүн нөгөө суужсэн газар л одоо
дуусна үстэй тий. Тэгэхээр ингээд бүх зүйл нь ингээд тал талаас нь шахаад байгаа учраас бид нарт наанаас нь төр ингээд яг зөв чиглүүлээд тэр хүнд ирэх гэж юм байгаа бах тий. Тэгвэл бас үүрэг хариуцлага гэдэг юм бас байна. Та үүрэг хариуцлагаа биелүүлснээрээ надад төрийн байгууллагад биш та өөртөө л тусалж байгаамаа. Энийний ард таны амьдрал ахуй сайжраад үр хөвгт чинь одоо нүүр тэнэгэр явах юмаа гэдэг талаас нь ингээд оролдлого хийгээд бид нар зүгээр ажиллахгүй байхгүй. Ингээд оролдлого хийгээд тэрийг одоо тухайн хүн тохирох арга барил гэж байна. Тэрэн дээр одоо манай төр бол бүр наривчлсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж боддог хүн л дээ би. Бид нар бол хитрхи ерөнхий үйлчлүүлэгчтэй гэдэг юм уу одоо нөгөө зорилт бүлгийн хүмүүсээ ингээд сегментлэхгүйгээр энэ хүнд ямар арга барил таарахын, энэ хүнд нь ямар арга барил таарахын гэдэг дээр нарийн ажиллаж чадахгүй л байна л да. Бидний хүн хүч хөрөлцөхгүй байна. Мэргэжлийн одоо нөгөө нэг боломж те мэргэжлийн тусалцаа үзүүлэх хүмүүсийн маань оронтой бүтэц байхгүй байна гэдэг ч юм уу. Ийм маягаар нарийн зөвлөл рүүгээ орж чадахгүй л байна. Гэхдээ ингээд нэг ийм нийтрүүн чиглэсэн маягаар л чиглүүлэг хийгдэж байгаа. Тэгээд одоо боддоо Өвөр Хангай аймаг 118 мянган хүнтэй те хөдөлмөрийн насны одоо бараг 80-ад мянган 79 мянган иргэн байна гэж байна. Тэгэхэд хөдөлмөрийн ажлын одоо чиг баримжаа ажил зуучлах чиг баримжаа олгох үйлчилгээн дээр маань дөнгөж ингээд бүрэн одоо оронтойгоор ажиллаж байгаа 2 хүн байна гэд боддоо. Тэгээд тэр 2 хүн тэр 70 хэдэн мянган хүнд одоо яаж хүрч ажиллах вэ те. Тэгвэл тэр хүн 79 мянган хүн биш 7 мянган хүнтэй л чи энэ жил ажиллая шүү гэх юм бол магадгүй нэг хүнтэй жоох удаа яриад те тэр хүнийг юу чадах уу юу чадахгүй гэд ингээд бүр арай илүү зөвлөгөөх боломжтой. Гэтэл ард нь одоо дахиад 70 мянган хүн хүлээж байгаа учраас ингээл нэг бүртгэл хийх төдийл гараад байгаа нь бидний бас ажлын чанар гүйцэтгэлд нөлөөлөд байгаа тал байгаа гэж магадгүй. За халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг 12 хотоос үргэлжлэн хүрсээр байна. За бид 12 хотын 13 дугаар огийн иргэн инх төвшөнтэй уулзаад байна. За инх төвшин битээр бол Чацуу. Инх төвшин маань бол гар урлал эрхэлдэг эмэгтэй байна. Манай үзэгчид юу хийж бүтээж байна? Ямар ажил хөдөлмөр эрхэлж байна? Үнийг нэг сайхан яриа. Намайг инх төвшин гэдэг. За өнөөдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийг хамгаалах өдөр тохиолдож байна. Тэгээ бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Би болохоор 2019 оноос хойш эко саксын сав шүлждэг болсон. Сонингийн цаасаар шүлждэг байгаа. Ийм сонингийн саксыгт бол ер нь бол нэг одоо ийм үзэг олны сав гаргалаа гэхэд 6-7 дамжлагтай гардаг. Тэгээ сонингоо цуснийгээ ороо энэ орох хаан л айгүй ажиллагаа ихтэй байдаг байхгүй юу? Тэгээд ороос нөгөө шүлжин будагт оруулна, лагтан бэхжүүлнэ гээд 6-7 дараалтайгаар ийм сав бий болдог байгаа. Тийм. За тэгээ өөрөө гараараа бүх бүгдийг гараараа тийм гайрсан гараараа ч одоо гар урлал гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ бол үзэг болны сав юм байна. Тий. Одоо нөгөө нэг цахилгаан машин дээр ч юм уу те ингээ ойдол хийдэг бол одоо ингээл машинаар ингээд ойчих штэ хурдан гарна. Манайх ч нь болохоор тийм зүгээр гараараа мэддэг болохоор жоо удаан гардаг цаг хугацаа их болдог байгаа. Тийм. Тэгээ эко гэдэг утгаараа бол хүмүүс маш хэрэглэх дуртай байдаг байна гэдэг. За хөдөлмөр халамж үйлчилгээний газартайгаа хэр харилцаатай ойр дотно хамтарч ажиллаж байна? 2019 онд 3 жилийн хугацаанд 100% иргэн төлөвлөлт төсөл бичиж өгсөн байдгийг. Тэгээд төсөл маань дэмжигдээд тэгээд бүтээлээ хийсэн байдаг. Тийм. Тэр 3 сая төгрөг чамд хэр бодтой дэмжлэг болсон? Тухайн үед 2 сая төгрөг байсан. 2 сая төгрөг. Тийм. Ер нь бол айгүй бодтой. Одоо ингээд бүтээлүүдээ хийгээд нэлээ олон төрөл болгоцсон ингээд явж байгаа. Тийм. За одоо чиний бүтээгдэхүүнүүд хэр хүнд танигдаж хүмүүс худалдаж авч байна? За одоо 10 хэрийн хэмжээнд бол нэлээд хүмүүс таньдаг, мэддэг болсон байгаа манай бүтээлийг. 2 дахь жилийн үсгэлэн худалдаанд оролцсон. Тийм. Тэгээд Өвц брэнд гээд бас Давас бааны бөмбөлөг гэдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийдэг бүсгүй байдаг. Тэр брэндийн Өвц брэндийн юм бас манайхаас цагсныхаа захиалгыг авч байгаа тийм байгаа тий. За нэг ийм сакс жишээ нь хэдийн хугацаанд гарах вэ? Чи өөрөө яг ингээ зүгээр эхнээс нь ахуулаад дуус хүртэл нь хийгээд нэг ширхгийг хийлээ гэж бодоход. За одоо ингээ бэлтцээд эхэллээ гэхдээ өдөрт бол ер нь бол ингээ барилтаагаа 5 ширхгийг гаргах ба тийм. За маш гоё хийцтэй юм байна. Би бол энийг анхаараа цаас гэж юусаа хараагүй сонингийн цаасаар хийдэг гэж юусаа бодоогүй. Хулсаар л модоор л хийсэн юм байх таа л гэж.
Тэгээд яг ингээд сонингийнхороо ингээд харуулахаар хүмүүс итгэдэг байхгүй юу? Яаж юм санаа олсон? Ер нь Би 19 онд ер нь бол энийг харцад бас айгүй надад таалагдсан байхгүй юу? Бүр ингээд хиймэр санагдаад. Тэгээд Монголын тэрэгцэртэй иргэдийн холбоо гэдэг байдаг. Тэгээд тэр холбоон дээр очиод эко гифт гэдэг бас хошоо байдаг. Тэгээд тэнцээ сургалтанд суугаад хийжсэн. одоо тэгээд хэдүүлээч одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд асуудалтай гэдэг ингээд зүгээр суугаад байвал аж төрөл амьдрал ах уу бас хэцүү шттэ. Тийм ээ. Залуу үед угаасаа зүгээр суух бол ямар ч боломжгүй гэхгүй. Тийм. Тэгээд би бол ер нь зүгээр суух дургуун ер нь л тэгж хийж бүтээ гэсэн сэтгэлтэй байхгүй юу? Тийм. Тэгээд Худалдааны сувгууд хаавар борлуулж байна. Урангаад үйлдвэрлэлүүд түгэд манай 10 их эрт байдаг. Урангаад үйлдвэрлэлүүд өөр борлуулж байна. Тэгээд ерөөхдөө захиалгаар л гэж байна да. Чамаг өстой борлуулж болох бүх боломжуудыг маш сайн ашиглаж чаддаг эмэгтэйгээ танаа мэдгүй хүмүүс ярьж ирсэн. Бүх үзэсгэлэн хөдөлтөнд оролцдог гэж Тийм. хэлсэн. Слоудлаанууд оролцоод сайн амжилттай оролцсон. За халамжийн үйлчилгээний газрын хамт олонны одоо харилцаа хандлага, чамд зөвлөн тусалж байгаа байдал, чамд боломж олгож байгаа байдал, чиний төрийн үйлчилгээнд ер нь хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Яг дайжгүй. Ер нь бол тийм дайжгүй айгуу сайхан нээлттэй харилцдаг. Тийм. Тэгээ одоогоор бол би ажлаа гэрээрээ хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ одоо ер нь л ажлын байртай л болчих л санаатай байна да. Ер нь л ажлын байраар дэмжиж өгчвөл айгуу сайн байгаа байхгүй юу? Энэ хүсэлтүүдээ илэрхийлсэн юм дээ. Ер нь бол илэрхийлжлээ да. За ингээд бидний нэвтрүүлэгт оролцсон тун их баярлалаа. Тэгээд улам их бүтээл ур ухаан шингээж олонний сэтгэлд нийцсэн сайхан зүйл хийж өөрийнхөө одоо аж амьдралд амжилт дэвшил гаргаарай гэж хүсье. Хийж байгаа зүйл чинь маш гоё байна. Нэрнгээсээ бүх хүмүүс таалагдж байгаа байх гэж бодож байна. Өөрөнгөө аймгийн төв 12 хот дээр гар урлал эрхлэгч инх төвшин ийм бүтээлүүд хийж байгаа шүү. Та бүхэн бас сонирхож үзээрэй. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр. 1. Зорилго. Залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэгээ үзүүлэх, ажилд дадлагжуулан зуучлах, цогц үйлчилгээг туршин нэвтрүүлэх болон аж ахуй эрхлэх, бүтээлч, шинэлэг санал, санаачлагыг дэмжихэд хөтөлбөрийн зорилго оршино. 2. Хамар хүрээ. Хөтөлбөрт дараах хэрэгэн боловсролын байгууллага аж ахуй нэгжийг хамруулна. Их дээд сургууль, мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа эзэмшсэн мэрэгжлээр ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд. Их дээд сургууль, мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллага аж ахуй нэгж байгууллагууд. 3. Хэрэгжүүлэх арга хэмжээ. Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулна. Залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэгээ үзүүлэх. Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах. Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх үйлчлэгээ үзүүлэх. Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох. За таны ярианаас бол танай хамт олонны болон таны за энэ чиглэлд ажиллаж байгаа олон мянган одоо тэр албан хаагчдын юу хийх ёстойг нь бид нар бол тодорхой сайн мэдэж авлаа. Энэ хүмүүс ямар хүмүүстэй ажиллаж байгаа, ямар зорилгын төлөө явж байгаа. Тэгэхдээ энд маш тодорхой ур чадваруудыг бас та бүхнээс шаардах хэрэгтэй болж байна. Та бүхэн бол зөвхөн төрийн албан хаагч биш. Та бүхэн бол зарим хүний хувьд багш нь, зарим хүний хувьд зааварлагч, зөвлөгч, чиглүүлэгч нь болох шаардлагатай. Зарим хүмүүсийн та өөрөө ч олж хараагүй байгаа зүйлийг нь олж хараад өөртөө зөвлөх ёстой. Ийм үүргийг хүлээж штэ сэтгэл зүйчийн. Гэх мэтчлэн энэ олон ур чадварыг ажлын байран дээр давхар ашиглаж ийж үр дүнд хүрэх ёстой. Энэ хүмүүс одоо яаж хөгжих ёстой? Ямар төвшөнд байх ёстой? Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдад үзүүлж байгаа цалин хангамж юу вэ? Ард түмнийх нь төрийн албан хаагчдад үнэлж байгаа үнэлэмж нь юу вэ? Ингээ бодглохлоор бас бодит асуудлууд энэ донд байгаа. Тийм байлгүй яах вэ? Одоо ингээд бүр бас л нөгөө ажил олгогч эзэдийн хүсэж байгаа шиг биднээс ч гэсэн биднээс одоо ингээд манай иргэд ч гэсэн бүр маш супер юм зүйл хүлээдэг л дээ. Тэгээд бид нар яах вэ хичээж байна. Манай залуучууд би бол одоо залуучуудыгаа өрөвддөг. Гар дээрээ ингээд 500 мянган төгрөг хөрөхгүй цалин аав шүү дээ. Эдгээр маань одоо нэг ТЗ 4 5
гэл те ингээд цалингийн шатал нь ямар үлээ. Тэгэд нэг 500 мянган төгрөг бүтэн саржингаа ямар одоо хүмүүстэй ажиллаж байгаа үлээ те. Дандаа дэмжлэг хүссэн хүмүүстэй ажилдаг, сэтгэл зүйн хувьд асуудалд орсон хүмүүс ирдэг. Тэр төрийн албан хаагчрууд одоо тэр загнах, уурлах, стрессээ гаргах энэ төр бол зүгээр л наад захын асуудал шүү дээ. Тэгээд тийм одоо ажлыг бүтэн саржингаа хийчээд тэгээд нэг 500 мянган төгрөг аваад энийгээ л гардаг залуучуудтай байхгүй юу би. Тэгээд тэр залуучуудыг одоо үнэхээр ингээд ур чадвартай бай, хүнд одоо өстө тултал нь үйлчил гэл уул өдөр болгон шаардлага тавиад байгаадаа би санаа зовдөг байхгүй юу. Тэгтээ яг хуу энэ бол төрийн ажил. Монголчууд ингээд хэдэн төгрөгийн цалин авч байгаа юм бэ гэдгээс үл хамааран бүгдээрээ хичээж ижил манай улс хөгжих байх л да гэдэг зүйл дээр л бидний итгэл үнэмшил тогтож байгаа. Одоо хэдүүлээ 500 мянган төгрөгийн цалин авсан ч хамаагүй ингээд зүтгэн ингэжээж манай нутаг орон хөгжин бид нар л хийхгүй бол хин хийх юм бэ л гэдэг байдлаар л жоох ингэж одоо дэмэндэгдээ. Тэгээд одоо манай байгууллага нөгөө олон улсын ISO гэдэг стандарт нэвтрүүлэх гээд ажиллаж байна л да. Тэгээд тэр ISO гэдэг стандартын одоо төвшөнд юу яригдсан бэ гэхээр дэлхийн хөгжилтэй орнууд бол аюу тийм өндөр хөгжилтэй, аюу том амжилтанд хүрсэн компаниуд дээр л одоо яг яригддаг. Өдөр тутам тэр ISO-гийн стандартаар зарчмаар ажилладаг шүү дээ бид нар чинь. Тэгээ яагаад өнөөдөр төрийн байгууллагууд тэрийг хэрэгжүүлж болохгүй гэж тэрэн дотор маш олон хүндээ ээлтэй тэр иргэний үйлчилгээнд ямар стандартуудыг баримтлавал аль тал нь сэтгэл хангалуун байж болохын гэдэг элементүүд явж байгаа учраас бид нар тэрийг хэрэгжүүлэх гээл ингээл сураал судлаал байж байна л да. Тэгээд яг хуу ажлын байран дээрээ сурч судлах ямар боломж байна тэрүүгээр нь хангаж өгөхийг боддог. Дээрээс нь бид нар чи хүмүүс юм чин зэрэгцээд одоо ингээд тавиулаа жаруулаа ажиллаж байгаа юм чин миний чадахгүй юмыг чи чадна, чиний чадахгүй юмыг би чадж гэнэ гэдэг утгаараа харилцан суралцах, нэг нэгнийгээ нөхөх тал руугаа ажиллахгүй л болвол бүх зүйлийг нэг албан хаагчаас шаардаад бүх зүйлийг тэр бяцхан жижигхэн цалин хангамжин дээр нь дөрөөлөөд одоо хүчирхийлээд байж болохгүй л дээ. Тэгэхээр нэг иймэрхүү жоохон уян хатан бодлого бариад жоохон хувь хүний хөгжлийг дэмжих тал дээр явж байгаа маань магадгүй манай залуучууд жоохон ч гэсэн уран болдог байх. Тэрнийхээ хүчээр л урагшилж байгаа байх л гэж боддог шүү. Өнөөдөр ч нэг сургалт нийтийн сургалт зохион байгуулагдаж байна шүү дээ, тийм үү? Тий, өнөөдөр бид нар 19 сумынхаа бүх мэрэгжилтнүүдийг одоо газар дээрээ авчирсан энэ нийгмийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудаа чадварчуулах сургалт арга хэмжээг хийж байна. За танд тун их баярлалаа. Бидний нэвтрүүлэгт хамтарч ажиллаж мэдээлэл өгч мөн одоо өөрийнхөө энэ мэрэгжлийн болон мэрэгжил нэгт тэр хүмүүсийн жаргал зовлон ингэж тодорхой сайхан тайлбарлаж хэлж өгсөнд баярлалаа. Олон нийт ийм зүйлсийг сонсох хэрэгтэй байх. Яагаад гэвэл бид төрийн албаныхныг жаахан зовлонгийг ойлгуулах гэж ярьсныхаа төлөө төрийн албанд долгонсон ч юм уу төрийн албанаас шагнал хүртсэн болж хувирахыг бол хүсэхгүй байна. Гэхдээ үүнийг ярихгүйгээр энэ тогтчихсон буруу чиг хандлагыг бид нар бас няцааж чадахгүй болчих гээд. Тийм учраас энэ зовлон жаргалаа ярилцж л авах хэрэгтэй. Тэгээд зөв талаас нь ойлгож харахыг үзэгч та бүхэн хичээгээрэй. Маш олон хүн энд чин сэтгэлээсээ ажиллаж, маш олон хүн энд бодит үр дүнг нь хүртэж, төр болон иргэн хоёрын дунд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ач тусаар бас амьдрал ахуйн цэгцэрж байгаа энэ зүйлс байгаа шүү гэдэг хэлхийг хүсэж байна. Тэгээ танай хамт олонд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Төрийн албан хаагчид гэдэг нэг ийм хөшигний ард баахан хүмүүсийг оруулчаад тэднийг ингээд хөшигний араас янз янзаар хилээд ингээд жижиглээд байж байгаа нэг хэсэг байдаг болвол бас бидний ажлыг ойлгож хүндэтгэж бүр ингээд твцэн сандарсан үедээ төрийн сүлд минь намайг түших ёстой, аврах ёстой. Төрийн албан хаагч хүн юм чинь та надад нэг зөв юм хэлээд өгөөч гэж ирдэг хүмүүс ч бас байдаг. Тэгэхээр бас нийтээрээ харалчаагүй байна. Бүх зүйл муухай олчоогүй байна. Ялангуяа орон нутагт бол бид нар яагаад энэ одоо сайн сайхны төлөө гэдэг юм уу? Нэг л нэг юм итгэл үнэмшилтэй урагшлах ёстой юм бэ? Яагаад над авч байгаа цалин чи амьдралд чи хүрэлцэхгүй байхад чинь гүрээгээд байгаа юм бэ гэж магадгүй хүн асууж магадгүй. Бидний үргэлжлэл үр хөвгт маань дахиад амьдрах ийм хорвоо учраас тэднэрт ингээд жоохон ч гэсэн сайн зүйл үлдээх ёстой гэдэг утгаараа төрийн албан хаагчид хичээж ажиллаж байгаа. Тэгээд нэг талдаа төрийн халамжийг одоо хавтгаарууллаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ төрөөр халамжлуулахгүйгээр хаягдаж болохгүй хүмүүс бас байдаг шүү гэдгийг эцэст нь бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа.